хонь хураг гიშгэх дотоод хормой дээр нь тосоох наалдаг эдэн хиврэг эзэн нь мөнх байх болтугай. За сайн байцгаана уу, намайг Сэрэд Оржи Мөнгөн Цэцэг гэдэг. Манай Төв аймгийн Баян Үнжүүлийн хүн. Ээж маань Төв аймгийн Хутаал Цайдам сумын. Би айлын 10 хүүхдийн хамгийн отгон нь байна. Тэгээд анх ерөнхий боловсролын дан сургууль Төв аймагт дүүргээд Улаанбаатар хотод урлаг хардам дээд сургуулийг үндэсний хувцсны загвар зохион бүтээгч дизайнер мэргэжлэр төгссөн. Одоо тэгээд төгснөөс хойш энэ чиглэлээр олон жил ажиллаж байна. Ер нь бол анх Монгол дээл үндэсний хувцсыг 9 настайгаас эхэлж хийсэн. Хамгийн анх ээжээрээ заалгаад ээжээсээ л анх дээл ойж байгааг нь ээжигээ ойж байгааг хараад сурж ирсэн. Тэгээд анх яг би дач хийх нь бол 9 настай байхдаа дээл анх удаа хийсэндээ тэгээд тэрнээс хойш одоо 20 гаруй жил болсон байна. Ер нь бол манай ээж их уран хүн байдаг болохоор тэгээд нэг сайхан нэг аавд нэг сайхан дээл хийж өгвөл бид хэдэ сайхан дээл хувцсыг л өмсүүлдэг байсан. Тэгэл ер нь ямар ч байсан ээж шиг сайхан уран хүн болно. Эмэгтэй хүн нөгөө эмэгтэй хүний 21 сайхан шинж гэдэг. Хамгийн анх үүлэн дуран гэж эхэлдэг шүү дээ. Тэгэл ямар ч гэсэн үүлэн дуран эмэгтэй хүн болъё гэж боддог байсан. Тэгээд багын л миний мөрөөдөл байсан. Эхээс аруулаа. Манай аав бас их гарын дүтэх уран хүн байсан. Тэгээд манай эгчнэр бол одоо яг үндэсний хувцас ойж байгаа нь гэх юм бол за би байна. Манай хамгийн том эгч бас үндэсний хувцас сайхан ойдог. Бусд нь бол нөгөө нарийн гар урлал одоо зөв орох урлагаар бас нилээдгүй нэртэй нилээдгүй сайхан юм хийдэг хүмүүс байгаа. Эртээчүүдээс гэх юм бол манай нэг ах одоо Төв аймгийн Монгол Ургатан театрын уртын дуучин Алтанбаяр гээд миний төрсөн ах. Ах маань болохоор одоо дуу дуулахаас гадна одоо энэ урлагийн чиглэлээр ажиллахаас гадна бас одоо Монгол малгай үндэсний хувцас Монгол малгайг сайхан ойдог, сайхан зурдаг. Бид хэдий нөгөө зүү орож ойдог тэр дайлан, хөргөний дайлан, өмсний хараа, одоо малгайны залаа малаа гэх мэтчлэн тэр нарийн урлалуудыг дандаа материал дээр бидэд зурж өгдөг. Тэгээ тийм өөрөө одоо Төв аймагт үндэсний одоо Монгол малгайг одоо ганцхан манай Алтанбаяр ах хийж байгаа да. Би 3 хүүхэдтэй 2 охин 1 хүүтэй. Одоо том охин маань 10 дугаар анги. Тэгээ 2 охиндоо болохол бол ер нь өөрсдөө сонирхох юм бол өөрхөн чаддаг мэддэг бүхнээ заа сургана гэсэн бодолтой л байдаг. Тэгээ тэрнээс гадна одоо би ч бас 21 шавьтай. Эдл эсгүүрийн чиглэлээр сургалт явуулаад одоо нэг 14 5 хоног юм да Төв аймаг дээр. Тэгээ цаашдаа яг оюутан эсгүүр сурыг тийм ээ одоо эмэгтэй хүн юм чинь ядаж сайхан хүүхч жоо тань ажилдээ сайхан дээл хувцас хийгээд өгчий гэсэн хүсэл эрмэлзэлтэй хүн байх юм бол бас надад хандаж болно. Би чаддаг мэддэг бүхнээ заа сургаж өгөхөд бэлэн байгаа шүү. Захиалга бол тасрахгүй л те захиалга их. Одоо манайхан одоо сүүлийн үеийн залуучууд ерөнхийдөө үндэсний хувцас өмсөх их сонирхолтой их дуртай болсон байна. Голдуу тэгэл энгийн үед ч гэсэн одоо күрдэгний оронд үндэсний хувцас, үндэсний хэв маяг шинж оруулсан пальто күрдэг өмсөө явах бас дуртай болсон байна. Үндэсний хувцсыг их сайхан захиалдаг, өмсдөг болсон байна. Захиалга бол тасрахгүй байнгын захиалгатай л байдаг. За нэг дээлийг бол ойход энгийн 3 хэмжээртэй эрэгтэй дээлийг ойход би хамгийн хурдандаа нэг 4 цаг 20 минут хийж исэн. Энэ бол мэдээж хамгийн хурдандаа л энэ. Өдөрт бол за нэг 3-аас 4 дээл гаргах боломжтой. Зүү орох ойдол гэдэг бол маш нарийн одоо бүхэл одоо нүдний ур, гарын ур, ухааны ур, дайл аль нийлжиж төв сайхан бүтээл болдог. Их нарийнхан хялгсан зүгээр нарийнхаа утсаар уралдаг учраас одоо хамгийн богиндол нэг сарын хугацаа зарцуулдаг. За толчих. Дөрөс хөндрүүн туурайнаас дэнжигнэн цомбарны хүү хаурдагсан гурдээ тэнс хашир ячин давхасаттасте бараны гатраас уурч тасарсан багаас хүүхэд нар хайраа
ардын урлагийн их наадам нь одоо нөгөө бит бус соёлын өвлөгчдийн уралдаан наадмуудад амжилттай сайхан оролцдог, дандаа л оролцдог л да, алгасгүй оролцдог. Энэ жилийн үед бол бас нэлээд шагналын хөр буусан сайхан жил байсан. Гайгүй сайхан шагналууд авсан. За би энэ 100 орох хоёлыг ер нь бол их багасаа 8-9 настайгаас ээжээсээ анх өгүүлсэн. Миний ээж их сайхан уран хүн байдیں۔ Тэгэд ээжээс анх өгүүлсэн. Одоо энэ бүтээлийг би одоо 20 жил ор хийж байна да. Тэгээд анх нэг хөдөө манай аав ээж хөдөө байдаг гэсэн. Тэгэл 100 оросон нөгөө оймсны хараа хийгээл хөдөөний ах нарт хоноор зардаг байсан. Их жоохон байхаас. Тэгээ одоо ингээд мэрэгжлийн төвшөнд болоод нэлээд юм нарийсж ирсэн л дээ хийдэг зүйл маань. Тэгээд одоо бол нэг нэлээд оёдл ихтэй бүтээлийг заа нэг яг суугаад хийхэд нэг 2-3 сарын дотор оёж гүйцэтгэг тэгээ. За ардын урлагийн их наадамд одоо өнгөрсөн 7 сар Түүдлээ одогт 8 сард болсон. Энэ бас гар урал үндэсний хувцасны чиглэлээр алтан медаль авсан. Дараа нь соёлын ажилтны баяраар Монгол улсын тэргүүний ардын авиастан гэсэн цал тэмдгээр бас шагнагдсан. Мэдээж үндэсний хувцас хийж байгаа хүн бусдаас захиалга аваад бусдын итгэлийг дагаад одоо хүнд хувцсыг явж байгаа хүн бол үндэсний хувцас яаж өмсөх, яаж хийх тухай, ямар байх тухай, хаанаас нь яаж эсгэх тухай одоо тиймэтийн нөгөө соёлуудаа мэдчих хэвээр, мэджээж хийх хэвээр. Тэгэхээр өөрийнхөө хэмжээнд бол гайгүй судлаад өөрийнхөө хэмжээнд бол мэдтгэл гэж бод. Намра хоргооны хийний нагал сарыг чигдэлэхтэй наран урагуулж оттас мэтгэх найлан хачинний савхан хороо тансаг хэлэн нэхээний таттан таван мэтгэхдээ учиг сөүлэх сүмбэн хороо оянга өргөх лимбэн Тэр бол одоо бидний нөгөө өвөг дээдсээс уламжлаад ирсэн хамгийн гол нөгөө өв уламжлал гэдэг чинь чухал байх хэрэгтэй. Тэгэхээр яг хөө мэдээж орчин үетэйгээ хөл нийлүүлээд бас гой сайхан загварууд хийж өмсөх нь бол буруу биш л ах л та. Гэхдээ үндэсний хэв маягаа үндэсний шинж тэмдгээ бүр хит их алдаад хит одоо нөгөө гадаадын Европын янз янз загваруудтай хитрхийг хойлоод байх нь бас тийм ч бас зөв биш юм болов уу гэж би хувьдаа бол боддог. Гэхдээ мэдээж шинэлэг сонирн байх нь зөв л дөө. Хитрхийг туйлширч болохгүй бах. Гол нь үндэсний хэв маягаа бол ямар ч үед хадгалж үлдэх ёстой л гэж боддог. Хамгийн анх оёс сурж байгаа хүмүүс бол мэдээж хэмжээ, эсгүүр одоо энэ альва юмны суурин тэгшгэн зөв сайхан байж ажил бусд нь одоо тэгшин гоё болдог шүү дээ. Тэгэхээр хамгийн их нь эсгүүр дээр анхаарах хэрэгтэй. Эсгүүрээ төгс сайн сурах хэрэгтэй. Биенээс хэмжээ авахыгаа бас төгс сайн сурах хэрэгтэй. Тэгжээж л хүмүүсийн одоо юмыг зоригтой хийн л дээ. Захиалга ихтэй үед ерөнхийдөө гайгүй. Эхэндээ бол яг нөгөө учраа олохгүй. Тэгээд зүгээр л нэг жижиг өрөө түрээслээл нэг хүмүүсээс захиалга авал ингэдэг байхад бас амьдралд хүрэлцдэггүй үе зөндөл байсан. Одоо бол бас болж л байна. Цаашдаа ч гэсэн тэг өшөө өргөжүүлээд өшөө илүү бас олон хүн амтан ажлын байраар хангаад хүмүүсийг бас үндэсний хувцсандаа сургаад ингээд ажиллах бодолтой ирмэлцэлтэй л явж байна.
ачаалттай үедээ маш их ачаалттай л байдаг л да. Би ч одоо гэрээ ажил гэж баг мэддэггүй л болчихдээ штэ ачаал ихтэй үедээ. За тэгээ цагаан сарын өмнөөс шинэ жил дөнгөж өнгөрөөгөөд л ачаал ихсээд эхэлдэг. За энэ хугацаанд бол би нэг 100-аад дээл хөрөм хантаа зүнцний хувцас. За 100 орчмыг л хийж гүйцэтгэдэг дээ. Ер нь бол за тэгээ шөнө нэг 2 3 гэл гэртээ харна. Өглөө эрт гарна. Тэгэл ар гэрээ ажил орхигдсон. Гэхдээ яг ар гэрийн ажлыг зөв сайн зохицуулаад өөр хүүхдээ сайн хараад явдаг хандаа их баярлалаа. Хоёр дүүгээ сайн хараа явдаг охиндоо их баярлалаа л гэж хэлээ да. Тэгээ бахархах юм зөндөл байлгүй яах вэ? Үндэсний хувцастай гэдэг ч одоо нөгөө маш сайхан шүү дээ. Хүнд дээл хийж өгнө гэдэг маань ном байранд хэлсэнтэй адилхан буян болж идэх гэсэн. Тэгээ их л олон хүнийг би одоо олон хүн дээл хувцас хийж гисэн их л буян болж яваа л гэж боддгийг шүү дээ. Тэгээд ямар ч гэсэн ээж юм л ээжээрээ би их бахархдаг. Ээж минь юм сайхан уран одоо бид бүхэнд ийм сайхан сэтгэл төрүүлсээс өнөөдөр би ингээд ээжийнхээ мэддэг чаддаг бүхнийг мэрэгжлийн төвшөнд аваад явж байгаадаа баяртай байдаг. Аманд нь амар мэндэ бэлхэж, алганд нь азийн дөрвөн бэрх багтаж, айл гэрт нь ирээд хөр цэлгэж, амар сайхан шиндэрээ. Бүгд аюулжул мандаа юм свайваа.